that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 2008 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт Норвегийн Свалбардын ардын нутагт мөнх цэвдэхтэй мөсөн гүнд уулыг нөхөдч нэгэн байгууламж нээлттэй хийсэн юм. Энэхүү байгууламжийг хүн төрөлхтөн Doomsday Vault буюу утгашилсан орчуул бол мөхлийн өдрийн үрийн сан хэмээн нэрлэх болсон. Учир нь хизээ нэгэн цагт хүн төрөлхтнийг хамарсан сүрэл гамшиг, магадгүй цөмийн дай, байгалийн гамшиг бүх нийтийн сүрэл, соёл иргэншлийн дороотол тохиолдвол эргээд хүн төрөлхтний суурин амьдралыг хөгжүүлэх хамгийн гол түлхүүр нь энэхүү агуулгад хадгалагдаж байгаа юм а. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний хоол хүнсний хамгийн чухал кодуудыг хадгалсан сан гэсэн үг ээ. Учир нь үр тариа гэдэг бол цаг хугацааны код. Өнөөдөр бидний идэж буй талах, идэж буй будааны генийн мэдээлэл нь хэдэн мянган жилийн өмнөх тариачдын хөл дор ургаж байсан тариан талбайгаас угшилтай байдаг. Үр гэдэг бол хүний түүхэндх хамгийн тогтвортой, хамгийн баталгаатай мэдээллийн хадгаламж юм. Мэдээллийн технологи, цахим архивууд үгүй боллоо гэж бодоход хөрсөнд суулгасан ганц үр бүх амьдралыг дахин эхлүүлэх чадамжтай. Тиймээс үр бол технологиос ч илүү үндсэнтэд тооцогддог. Гэвч үүнд нэгэн хачирхалтай таамаг бас гарч ирсэн нь дэлхийн авралын агуулгах гэгдэж буй энэхүү төсөл нь цэвэр хүмүүнлэгийн санаачлаг анхнаасаа яг мөн байсан уу? Ингэж хардах шалтгаан нь өөрөө энэхүү агуулгахыг байгуулахад хандив өгсөн хамгийн том хандивлагчдын нэрсээс нь бий болж байгаа юм. Тухайлбал Билл Гейтсийн сан, Джон Рокфеллерийн сан, үрийн патент эзэмшигчд болох Monsanto, DuPont зэрэг корпорациудыг дурдж болно. Мөн бүр ч илүү нэгэн хачирхалтай чухал асуулт байгаа нь хэрэв дэлхий дээр томоохон хэмжээний сүрэл тохиолдвол тэр бүх гамшигын дараагаар Свалбардын үрийн санг хэн нэх эрхтэй байх вэ? Энэ сангийн түлхүүр яг хэний гарт байна? Гагцгүй Свалбардын үрийн сангийн түлхүүрийг атгасан тэр хүн ирээдүйн түүхийг бичих эрхийн бичгийг гартаа атгаж байна гэсэн үг. Тэгэхээр та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох авторгын хууль зүйн товчоог танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Свалбардын арал нь Норвегийн их газраас 2000 км-ийн адсад, хойд туйлаас 600 гаруй км-ийн зайтай буюу энэ хоёрын чанх голд нь оршдог маш алслагдсан арал юм. Тус арал нь зуны улиралд дөнгөж 3-аас 7 градусын дулаантай бөгөөд өвөлдөө харин хасах 15-аас хасах 35 градусын хооронд хэлбэлцдэг. Энэ ч утгаараа байгалийн хатуу ширүүн нөхцөлд байдаг тул Свалбардад ердөө 2700 гаруй хүн амьдардаг. Тухайн бүс нутаг нь их газарт өрнөх эрдэв дайн тулаанаас ангид байх боломжтой, мөн хар салхи, цунами гэх мэт байгалийн үзэгдлүүд болох боломжгүй газар хөдлөлтийн хамгийн идэвхгүй бүсэд оршдог. Нэг ёсондоо бол геологийн хувьд хамгийн тогтвортой газар гэж тооцогддог учраас Свалбардын арал дээр хүн төрөлхтний хамгийн том үрийн санг байгуулахаар шийджээ. Энэхүү байгууламжийн үндсэн зорилго нь дэлхийн хүнсний гол ургамлуудын үрийн нөөцийг хадгалах, мөн дайны хөлд нэрвэгдэж, генийн банк нь устж үгүй болсон улс орнуудын үрийн тусламжийн цэг болох Марсыг хамарсан сүрэл тохиолдвол сүрлийн дараах дэлхийн сэргэн мандалтын эхний цэг болох зорилготой байгууламж юм. Иймээс энэ бол зүгээр нэг агуулгах гэхээсээ илүүтэйгээр хүн төрөлхтөн өөрсдийгөө аврах даатгалын сүүлийн цэг гэвэл илүү зохино. Тэгэхээр энэхүү агуулга нь үндсэн 3 том бүтэц бүхий хамтын менежменттэй агуулга юм. Нэгдүгээрт гэвэл уг агуулгын байршиж буй газар нутаг нь мөн түүний барилга, дэд бүтэц, аюулгүй байдал нь бүхэлдээ Норвегийн засгийн газраас хамааралтай. Норвегийн засгийн газрын мэдэлд байдаг гэсэн үг. Харин байгууламж доторх үрийн бүртгэл, түүний логистик, чанарын хяналт зэрэг асуудлуудыг Nordgen буюу Скандинавийн генийн нөөцийн төв гэх байгууллага хариуцдаг. Тэгвэл санхүүжилт олон улсын бодлогын уялдаа хандив зэрэг асуудлуудыг Global Crop Diversity Trust буюу дэлхийн ургамлын төрөл зүйлийн итгэмжлэгдсэн сан гэх байгууллага хариуцдаг байна. Мөн дэлхийн улс орнууд бүгд тус агуулгад өрөө өгч хадгалуулах боломжтой. Түүнчлэн энэхүү хадгалуулсан үрийг өгсөн тус улс эсвэл байгууллага нь тухайн үрийнхэн өмчийн бүрэн эрхийг эзэмшдэг юм.
Иймээс өөр бусад улсаас өгсөн үрийг өөр хэн нэг нь бүр агуулгыг бүхэдд нь өөрийн хяналтанд байлгаж буй Норвегийн засгийн газар ч ялгаагүй тухайн үрийг нээж судлах, хуулбарлах ямар ч эрхгүй гэсэн үг. Гагцхүү үрийг анх өгч хадгалуулсан тал өөрөө уг үрээ буцааж гаргах эрхтэй болж байгаа юм а. Тэгвэл уг байгууламж нь хамгийн анх Норвеги улсын засгийн газраас гаргасан 9 сая долларын хөрөнгөөр баригдсан юм. Мэдээж хэрэг байгууламж нь баригдсаны дараагаар нэмэлт санхүүжилт шаардлага болно. Урсгал зардлын асуудал гарч ирж таарна. Тэгвэл бусад санхүүжилтийг Билл Гейтсийн гэр бүлийн сан, Syngenta сан, DuPont зэрэг хувийн корпорацийн хандивлагчид бүрдүүлж байгаа юм. Гэхдээ бас нэгэн аюултай гэхүү анхаарах үз нэг зүйл байгаа нь эдгээр олон улсын санхүүжүүлэгчдийн дотор дэлхийн GMO буюу генийн өөрчлөлттэй үрийн патентын салбарыг атгадаг корпорациуд мөн оролцсон олонний анхаарлыг татаж байна. Иймээс зарим судлаачдын дунд тэднийг үрийн нөөцийг хяналтандаа оруулж хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь барьцаалах бодлогыг явуулах гэж оролдож байна хэмээн хардалт үүссэн. Мөн үүнээс улбалаад дэлхийн үр тарианы сан нэг газарт төвлөрч байгаа учраас үр тарианы генийн код, ургийн нөөц нь цөөн хэдэн байгууллагуудын гарт тэдний эзэмшилд орж магадгүй гэх айдас бий болоод байна. Нэг ёсондоо бол үр тариа нь олон улсын өмчлөлт бусан дэлхийн нийтийг хамарсан олигархуудын стратегийн нөөц болон хувирч магадгүй. Яг юу хэлэх гээд байна вэ гэвэл хамгийн ойлгомжтой жишээ авбал манай улсад тарьдаг улаан буудагийн хүнсний ургамал нь өөрөө патенттэй болж уг патентыг аль нэг компани эзэмшнэ гэсэн үг. Иймээс улаан буудаа тариалагчид тэрхүү патент эзэмшигчдэд төлбөр төлснөөр улаан буудаага тариалах хэрэгтэй болж таарах юм. Гагцхүү хүмүүсийн айгаад буй зүйл нь дэлхийн нийтээрээ ийм систем хэрэгждэг болж хүнсний тариа ногоо хүртэл оюуны өмчтэй болох үе гэх айдас энэхүү агуулгаас болж түүний хандивлагчдаас болоод бий болж байна гэсэн үг. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллагаараа Домч Бор брендийн хунчирт 5 тансаг зэрэг цувралын шинэ бүтээгдэхүүн болох хуш модны самартай төрөл маань худалдаанд гараад байгаа юм. Энэхүү шинэ төрөл нь Монгол орны ойгоос хамгийн сайн сортын самрыг ширж сонгон орчин үеийн технологиг уламжлалт ангаах ухаантай хослуулан гаргасан үнэр амтны хувьд бол үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн болсон. Мөн та нэг удаадаа хэрэглэхдээ 37 мл-ээр буюу эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. Тэгвэл энэхүү агуулгын барилгын бүтцийн талаар үргэлжлүүлэн ярив. Свалбардын агуулга нь уулын гүнд баригдсан түнэл хэлбэрийн агуулга бөгөөд 130 метрийн гүнд баригдсан 120 м бүхий урттай түнэлээс бүрддэг. Хааны зузаан нь 1 м орчим бөгөөд халуунд тэсвэртэй автомат хаалгатай, мөн давхар түлхүүрийн систем бүхий дижитал хяналттай гэх мэтээр маш сайн хамгаалалттай байгууламж юм. Тус агуулгад одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй орноос ирсэн 5500 гаруй төрөл зүйлийн 1 сая 200 мянга орчим сорьц хадгалагдаж байна. Иймээс үрийн сан өөрөө энэ бүх үрийг гүн хөлдөөн хадгалдаг учраас тогтвортой хүйтэн орчинд байх ёстой. Энэ ч утгаараа агуулгын хэсэг бол тогтмол хасах 18 Цельсийн хэмт барьдаг. Мөн сүүлд 2016 онд дэлхийн уур амьсгалын дулаалалтын улмаас бүс нутагт агаарын хэм 1 градуст хүрч цас мүс ихээр хайдснаас болоод усны нэвчилт бий болсон юм. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөс бий болсон ус нь яг ч агуулгын гүнд нэвчиж чадаагүй бөгөөд дээд хэсэгтээ аз бодж тогтож үлдсэн юм. Уг явдлын дараагаар усны хамгаалалт дулаалгын системийг Норвегийн засгийн газрын зүгээс дахин шинжлэх арга хэмжээ авсан байдаг. Свалбардын агуулга нь үндсэндээ бол Норвегийн эрчим хүчний төвлөрсөн сүлжээнээс мөн тэжээл авдаг. Хэдий тийм боловч эрсдлийн үднээс өөрийн гэсэн нөөц генератортай. Түүнчлэн цахилгаан бүрэн тасарсан ч 6-аас 12 сарын турш бүх үрийг хамгаалах чадвартай байдлаар бүтээгдсэн байгууламж юм. Тус агуулга нь өөрөө цэргийн хамгаалалттай бүсэд оршдоггүй боловч өндөр түвшний хяналттай бүсэд оршдог. Свалбардын агуулга нь нийт 3 том агуулга бүхий тасалгаатай. Нэг агуулгад нь 1.5 сая гаруй үр тариа хадгалах боломжтой бөгөөд түрүүн хэлсэнчлэн одоогоор бол 1.2 сая сорьц хадгалагдаж байна. Өөрөөр хэлбэл одоогоор нэг ч агуулга нь хараахан бүрэн дүүрээгүй хэвээр байгаа. Мөн бодит байдал дээр Свалбардын агуулга нь яг үр ашгаа өгч шууд утгаараа хэрэглээнд орсон цорын ганц жишээ байдаг. 2015 онд Сирийн иргэний дайны улмаас тус улсад байрлаж байсан үр тарианы агуулгууд бүрэн сүрдэв. Иймд 2015-2017 онуудад нийт 40 мянга гаруй буудаан сорьцыг агуулгаас гаргаж Сирид хүлээлгэн өгсөн юм. Улмаар нөхцөл байдал арай тайван буюу Ливан, Марокко зэрэг улсуудад шинээр агуулга барьж үрийг дахин үргэлжлүүлэн хадгалсан байдаг.
За энэ бол Свалбардын агуулга яг боддоор ашиглагдсан одоогийн байдлаар цорын ганц тохиолдол юм. Түүнчлэн 2016 онд дэлхийн дулаалын улмаас цас мэс хайрснаар агуулгын гадна хамгаалалтанд ус нэвтэрсэн талаар сая ярьсан. Тэгвэл уг явдал нь өөрөө тус агуулгыг сүрлээс хамгаалагч бус өөрөө ч сүрэлд өртөж магадгүй гэх хардлагыг олон нийтийн дунд бий болгож найдваргүй гэх ангилалт зарим талаараа оруулсан юм. Норвеги болон хандивлагчдын зүгээс тус явдлын дараагаар 20 сая долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийж хөргөлтийн системийг нь сайжруулах арга хэмжээ авсан байдаг. Мөн өөр нэгэн ярихгүй байж болохгүй зүйл байгаа нь улс орнууд болон корпорациуд хэдийгээр үрийн дээжээ өгч хадгалуулан эргээд зөвхөн тухайн өгсөн улс нь өөрсдөө авах хэрэгтэй боловч тус улсад стандартад нийцсэн үрийн агуулга хэрв байхгүй бол эргүүлэн өгөхгүй гэх дүрмийг тэд баримталдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсад буй бүх Улаанбуудаан үр тариа устдаж уг агуулгаас өгсөн дээжээ авахаар тариалан эрхлэгчид хүсэлт гаргасан ч тэд тусгай зориулалтын агуулгахгүй бол эргүүлэн өгөхгүй гэсэн үг. Энэ нь нэг талаараа хүртээмжийн хувьд тэгш бус байдлыг бий болгож зарим улс үндэстэн, зарим корпорациудад давуу тал, давуу эрх олгож буй явдал болж байна. Түүнчлэн зөвхөн Свалбардын агуулга хэмээх ганцхан цэгд бүх үрийг төвлөрүүлж байгаа нь өөрөө нэг сагсанд бүх өндгөө хадгалж буй хэрэг. Иймд ямар нэгэн гамшиг эсвэл магадгүй геополитикийн сөргөлтөнд тус арал өртгөл бүх зүйл хормын дотор үгүй болох эрсдэлтэй. Иймээс ижил стандарт бүхий олон өөр агуулгуудыг дэлхийн өнцөг булан бүрт бүх эрсдлийн тооцож байгуулах саналыг сүүлийн жилүүдэд ихээр гаргах болов. Магадгүй шинэ агуулгууд барих газруудын нэг нь манай улсч болох боломжтой харагдаж байгаа юм а. Тэгэхээр та бүхэндээ хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг эмэн. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдэг байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Тэгвэл Монгол улсад ийм агуулга барих боломжтой юу? Мэдээж хэрэг боломжтой. Монгол улс нь стратегийн хувьд тун оновчтой бүс нутаг юм. Үүнд цаг уурын давуу тал буюу хуйраас сэрүүн хүйтэн уур амьсгалтай бөгөөдний ялангуяа өвөр хангаа, ар хангаа, хөвсгөл зэрэг аймагуд нь хамгийн тохиромжтой газрууд юм. Учир нь эдгээр нь газар хөдлөлтийн давтамж багатай, үер болон уур амьсгалын огцом өөрчлөлт багатай бүс нутгууд. Түүнчлэн Монгол улс нь өөрөө цөмийн зэвсэг болон геополитикийн шууд зөрчилдөнгүй улс. Мөн Монголын цэвэр агаар цэвэр улсны нөөц бүхий газрууд маш ихтэй. Монгол улс нь уул уурхайн салбарын хөгжлийн үр дүнд гүний байгууламжуудын технологиудыг сүүлийн үед маш сайн эзэмших болсон. Иймээс зойрын түвшнийг үн агуулгах барих технологи манай улсад хэдийнэ бүрдсэн гэж хэлж болно. Үүнээс гадна махны үйлдвэрүүд болон агуулгууд, эвийн үйлдвэр болон агуулгууд Монголд олноороо бий болсноор дотоодод хүйтэн агуулгах, хөргөлтийн системийн технологич мөн хэдийнэ нутагшсан. Гагцгүй стандартад нийцүүлэх ажлыг хийснээр бүх боломжууд хангалттай бүрдэж байна. Гэхдээ бас сайнны хажуугаар сар гихчээр сад бэрхшээлүүд ч мөн олон байгаа. Тухайлбал Монголд үр генетик болон тариалангийн судалгааны байгууллагууд санхүүжилт муутай, хүний нөөцийн хомсдолд орсон байдалтай байгаа. Үүнд шинжлэх ухааны академи, ургамал газар тариалангийн хүрээлэн гэх мэт байгууллагууд шууд хамаарна. Түүнчлэн орон нутгийн уламжлалт, үр хадгалалт, өрийн сонгож шалгаруулалт гэх мэтээр үндэсний бодлого бараг орхигдсон байх гэж бодож байна. Одоо энэ талаар ер нь бодлогын төвшөнд бодож дуугардаг, бодлого боловсруулдаг хүн яг байдаг юм уу сайн мэдэхгүй байна. Түүнчлэн мэдээч хэрэг санхүүгийн асуудал бас бий. Сайн чанарын үрийг хадгалах, агуулгах барих зардал нь дунджаар 5-аас 10 сая доллар орчим болно. Мөн цаашид ч урсгал зардал ихээр гарч таарах юм. Иймд гадны хөрөнгө оруулалт эсвэл хандивгүйгээр Монгол улс өөрсдөө бие даан байгуулах нь эдийн засгийн хувьд ашиггүйгээс гадна эрсдэлтэй ажилд тооцогдно. Нэг ёсондоо бол үр өгөөж багттай хэрнээ ихээхэн алдагддаг гэсэн үг.
Гэхдээ манай улсад хэрэгтэй юу гэвэл бас хэрэгтэй. Учир нь Монгол улсын хүнсний импортын 60-70% нь гаднаас буюу дан ганц бараг урд хөршөөс хамааралтай байдаг. Мөн цаг уурын өөрчлөлтийн улмаас трейфингийн газар багасах эрсдэл ирээдүйд нэмэгдэж магадгүй. Урд цагт бол сайн сортын шим тэжээлтэй өвс ургамлуудыг судалж тарьдаг байсан бол энэ байдал өнөөдөр алдагдсан байх магадлалтай. Ядаж үр тарианаас гадна малын тэжээлийг хүртэл сайн сортын тэжээл тарьж малтаа өгдөг болвол малын чанар дагаж сайжирна гэж бодож байна. Хэд хоногийн өмнө телевизээр мэдээ үзэж байхад Монгол малын тэжээлийн ургамлын төрөл огцон багасж байгаа, иймээс гадаадын сортуудаар солигдож байгаа талаар ярьж байсан. Энэ мэтээр эрсдлүүд манай улсад боддоор нүрдсээр байгаа бололтой. Түнчлэн буудаан хувьд ч гэсэн Монголын уламжлалт нутагшсан өрүүдийн генетикийн сан тухайлбал дархан 144 түшиг гэх мэт сортууд ойрын ирээдүйд устдаж үгүй болж магадгүй эрсдэл нүүрлэж байгаа талаар мэргэжлийн хүмүүс бас ярьж байхыг сонссон. Иймд Монгол улс үрийн хувьд гаднаас хараат болох эрсдэлтэй гэж үзэж байгаа юм а. Иймээс үндэсний үрийн банк өөрийн гэсэн ургамлын нөөцийн агуулгатай болох шаардлага бий болоод байна. Энэ нь нэг талаараа хүнсний тусгаар тогтнол буюу цаашилбал үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой байж мэдхээр асуудал юм а. Гэхдээ энэ чиглэлийн агуулга барихад гаднаас ямар олон компаниуд хандив санхүүжилт өгдөг нь Норвегийн үрийн агуулгаас тун тодорхой харагдаж байна. Иймээс манай улс ч гэсэн энэ төрлийн агуулга сан барих төслөө гаргаж чадвал гадны хөрөнгө оруулагчид олноороо орж ирэх бүрэн боломжтой харагдаж байгаа юм а. Ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.